За ингээд та бүхэндээ ардын төрөө хурлын хийх эрх зүйн үндэслэлийн талаар ардын төр хурлыг хурдуулах зохицуулах зөвлөлийн гишүүн Петэн бүрийн Буренбатыг авъя. Батбай. За сайн байцгаана уу. Нийт Монгол Түмний хээний өдрийн Түмэн амгаан гутанг айлтган мэдчихлээ. Ард түмний хурлын салбар зохицуулах зөвлөлийг өргөдөгсөн чуулга уулзалтанд оролцоо зогны үлсэн 21 аймаг 9 бүргийн эрхэм төлөөд та бүхний өнөөдрийн оролцоонд ахуй төрөө засан тохиолох сайжруулан төгөлзөржүүлэх гэж хүссэн тэмүүлсэн бүх ард түмний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болно гэж миний бие харж байна. Монгол улс өнөөдөр улс төр эдийн засаг нийгмийн шинжилгээ хийх түүхэн цаг үе тулж ирээд байна. Арчилтын хагас чарганы алдаа оноог дүгнэн засахын тулд монголчууд бид өнгөрсөн түгээ сүхэн гарч ухаан дэд өвгдийнхээ өв болгон өвдөөсөн уламж төр нийгмийн хэлбэр их хурлаагаа зардан хуралдуулж улс нийгмийн тулгамдаад байгаа асуудлуудаа багтан хэлэлцэж шийдвэрлэх нэрийн шаардлагатай болжээ. Бидний өвгдөөс Төв Азийн чэйжинд мянган дамнан оршихдоо бүхэл цаг үеүүдэд их хурлаа даажуулж өргөн улсад хамаарагдах өргөн удам газар нутагт нүүдлэн амьдардаг овог аймагуд үндэстэн ясны хүсэл зорилго ахуй нийгмийн хэрэгцээ шаарддаг их хурлаа илэрхийлэн политикунд хүрдэг байжээ. Уугуул Монгол аймагуд нь хоорондын тулгамдсан асуудлаа их хурлаагаар шийддэг уламжлалтай байсан түүхэн сурвалжуулдаг бичигдэн үлдсэн байдаг билээ. Монгол үндэстний Монгол улсын маргаашийн хөгжлийн зөв зохистой бодлого бүх ард түмний их хурлаагаас гардаг байсан буюу Монгол түмэн их хурлаагаа маргаашаа бүтээдэг байжээ. Энэ цаг үед түмэн олон монголчууд минь ард түмний хурлаа хуралдуулан Монгол улсын хөгжил дэвшлийг маргаашаа бүтээх хэрэгцээ шаарддаг бид бүхний өмнө тулж ирээд байна. Ард түмний хурал хуралдуулах хууль эрх зүйн үндэслэл нь Монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.1, 3.2, 11, 12, 13-аар соёрхон баталсан Монгол улсын олон улсын гэрээ иргэний болон улс төрийн эрхийн 1-р хэсгийн 1.1, 1.2, 1.3 улсын их хурлын 41-р тогтоол, уг тогтоолын хавсгалт, сонгуулийн хууль, эрүүгийн хууль, жагсаал цуглаан хийх журмын тухай болон бусад хууль тогтоомжийг үндэслэнэ. Ард түмэн төрөө засны тохиолдох хууль эрх зүйн үндэслэлтэй өгөөд хуулийн эрхтэй юм а гэдгийг энд би дурдж итгэж таатай байна. Түүхэн дурсамж цаг хугацаа тухайн нөхцөлөөс үл хамааран хажууд чимэггүй андуу ташаагүй бод дүнээр үлдэх учиртай. Тэгэж бай шигшигдмэл үнд зүйлс уламжлагдсан үлдэж хүний нийгэм төгөлдөржин тулахтай хөвлөөр дамжин тогтвортой ойшгууд төрж учиртай. Энэ нь Монгол улсын бүх ард түмний хууль юм а. За ингээд Батбайнд баярлалаа. За ардын төр хурлыг хуралдуулах зорилгоос төрөөс ирсэн албан бичгийн хариуг ардын төр хурлыг хуралдуулах зохицуулах зөвлөлийн гишүүн Гошгон Баатарыг авъя. Баатар байна.